Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ ABC жуусыг хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл бэлтгэлээ. Тэгэхээр энэхүү жуус нь бол хүний биед маш өндөр ач холбогдолтой. Нэн ялангуяа гидсний таргалалт бэлхүүсээ нарийсахад бол маш үр дүнтэй. Энгийн бөгөөд олдоц цайтай бүтээгдэхүүн ордохоор онцлог. За тэгээд зөвхөн хүнсний ногоо биш жимс холилдож орсон учраас амтны хувьд ч гэсэн амтлаг идэхэд тийм бэрхшээлтэй төвхтэй зүйл болдоггүй. Өдөр тутамдаа өглөөний цайндаа өлөн дээрээ хэрэглээд байх боломжтой юм сайхан жуус байгаамаа. За тэгээд жуусанд маань бол 1-р алим, 2-р ловон, 3-р хүрэн манжин. За тэгээд 4-т бол цэвэр ус хэрэгтэй. Тэгэхээр ABC гэдэг маань угаасаа энэ 3 хүнсний ногоо жимсний маань англи нэршлийн эхний үсгүүд нь юм байгаа юм. За тэгээд хэрхэн хийх вэ гэж. За тэгэхээр хийх арга нь бол түүхий болгосон гэж 2 байдаг. Түүхийн ногоон дургүй. Тэгээ ялангуяа энэ хүрэн манжин маань өөрөө тийм итгэхэд өрмөц амттай шүү дээ. Тэгэхээр тэр амтанд нь эмзэг хүмүүс байх юм бол яах вэ гэхээр 2 дахь арга болох түүхийгээр нь биш харин жигнүүртээр 7 минут жигнээд болгоод хэрглэж болно. За зөвхөн хүрэн манжингаа жигнэхгүй хүрэн манжин луунтайгаа хамт жигнээд хэрглэж болно. Боломжтой хүмүүс нь бол тийм ээ эдгээр нь бол амт нь зүгээр байна гэж үзэх юм бол аль болох түүхийгээр нь хэрглэх юм байна. За тэг хэрглэхийн өмнө бид нар энэ 3 жимс ногоогоо угаа цэвэрлэнэ. За тэгээ угаа цэвэрлэхэд анхаарах зүйл бий. За хамгийн нэгдүгээрт яадаг вэ гэхээр солонгосчууд бол аливаа нэгэн шууд хэрэгэлдэг хүнсний ногоо болон жимсийг дүүдгийн бордоо болоод тэгээд хортын шавж мэрэгчтэй сэргийлэх хор цацсан тэр хорыг нь арилгахын тулд яадаг вэ гэхээр алюминий цуутай усанд 10-15 минут байлгаад тэгээд эргүүлээд цэвэр усаар зайлах юм бол тэрний хальсанд байгаа тийм ээ аливаа нэгэн хорт байцууд арилдаг гэж үздэг. Тийм учраас бид нэр эхлээд яах вэ гэхээр 3 ногоогоо сайхан угаагаад тийм ээ гаднах шороогийн сайхан цэвэрлээд маш сайхан угаа цэвэрлээд за тэгээд хүүтэн усан дотор хийгээд тэгээд амны халбгаар нэг алюминий цуу хийгээд 10-15 минут байлгах хэрэгтэй. За тэгэхээр алюминий цуу маань хаанах хийж болно. За миний хэрэглэсэн цуу бол энэ орос цуу байгаа. За тэгээд гаргаж ирээд цэвэр усаар зайлаад бидний жуус хийх материал маань яах нь бэлэн болох нь байна тийм ээ. За тэгээд энэ дээр бол гол анхаарах зүйл юу гэхээр хүрэн манжингийн хэмжээ байгаа. Тэр хүрэн манжин маань хүний биед маш их ашиг тустай гэсэн хитрэх юм бол эргээд хор болдог байгаа. Тийм учраас бид нар хүрэн манжингийн хэмжээндээр онцгой анхаарна. Тэгэхээр хүрэн манжингийн хэмжээ маань бидний алган доторх багтаж байгаа юм шиг тийм ээ жижигхэн байх хэрэгтэй. За тэгээд яах вэ гэхээр бид нар эхлээд аль болох жижиг хэмжээтэй хүрэн манжин сонгож авах. Хэрвээ жижиг хэмжээтэй хүрэн манжин байхгүй бол хүрэн манжингийнхаа хэмжээг хараад 2 хуваах уу, 3 хуваах уу, 4 хуваах уу гэдгийг шийдэх нь тийм ээ. За ингээд ашиглах нэ. Алим луунгийн хувьд бол ердийн хэмжээтэй нэг байж болно. Тэгэхээр энд грамм заах ч юм уу хэмжээ заах нь бол чухал биш. Тэгэхээр бид нар нүдэн баримжаагаараа хараад тэгээд дундаж хэлбэртэй тийм ээ хит жижиг биш хит том биш жингийн дундаж хэмжээтэй оруулна гэсэн үг байна. За тэгээд түүхийгээр нь буюу хальстай нь хэрглэж байгаа хүмүүс бол яах вэ гэхээр сайтар угаад чивүүлсэн жимс ногоогоо жигд дундаж хэмжээтэй хөшөглөө тэгээд холигчтой хийгээд холихын өмнө болохоор яадаг вэ гэхээр цэвэршүүлсэн юм уу эсвэл буцалгаад хөргсөн 200 г ус нэмж хийгээд за тэгээд сайхан миксертэй толиод уух юм байгаа. За танд хит өтгөн санагдаж болно. Энэ жуус маань нэлээд өтгөн болдог. За тэгэхээр өтгөн санагдах юм бол та усаа нэмээд шингэлээд хэрглэж олно. За эхний удаа хэрглэхэд бас амтан дасаагүй хүмүүст бол 500 г-аар хэрглэх нь хийх санагдчих юм бол бэлтгэсэн жуусээ хуваагаад өглөө оройдоо хэрглэж авч болдог. За би бол дандаа түүхийгээр нь хэргэлдэг. Энэхүү жуусыг хэрглэхэд анхаарах болгоомжлох ёстой хүмүүс гэвэл энэ маань маш тийм амтлаг чихэрлэг шүүс учраас чихрийн шижийн өвчтөй хүн болон хит таргалтай хүмүүс анхаараарэ гэж эмчилсэн байлээ. За амтын хувьд бас жоохон сул санагдах юм эсвэл эвгүй санагдж байгаа хүмүүст бол тал халбаг зөгийн бал нэмээд хэрглэхийг бас зөвлөдөг. За тэгээд энэ жуусыг бол хэрглэж явах үед юуг анхаарах ёстой гэхээр өглөө өлөн дээрээ нэгдүгürt хэрглэх юм байна. Тэгээд хамгийн гол нь бас тууштай тий өглөөний хоолны оронд сайхан хэрглэж яваад байх боломжтой гэсэн үг ээ. За тэгээ энэ жуус нь болохоор муу өөх тос гэж ярьдаг те бид нар муу өөх тостой илгэний өөхөлтийг ч гэсэн маш сайн багасгадаг ийм сайн. За тэгвэл энэ бас нэг анхаарах юм ингээд хүрэн манжин маань өтгөн гадагшлуулахад тусалдаг ч гэсэн зарим тохиолдолд усны хэмжээг нь багасгах юм бол эргүүлээд өтгөн хаталтыг үүсгэж магадгүй байдаг учраас бид нар заавал устай хэрглэх нь тийм ээ. Тэр
жүүсээ бэлтгэхдээ ус заавал хийх нэ. Дээр нь одоо нэмэлтээр бид нар өдөртөө яах нь усны хэрэглээгээ бас хянаад усаа ингээд сайн уугааж явах хэрэгтэй юм байна. Энэ жүүсийг ингээд хэрэглээд эхлэхээр өтгөн шингэний маань өнгө хувирдаг. Тэгэхээр та айх хэрэггүй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хүрэн манжин маань өөрөө маш хүчтэй юм будагч бодистой байгалийн учраас одоо бидний биес гаргаж байгаа өтгөн шингэн маань яг одоо бас өнгөтэй гардаг, өнгө нь хувирч гардаг байгаа. Тэгэхээр тэн дээр бол санаа зовох ёсгүй юм байна. Харин одоо нүдний маань цагаан шаарлах юм уу те арьсны өнгө шаарлаж эхлэх юм бол харин энэ бол яг бид нар хэтрүүлж хэрэглээд байгаа юм байна. Одоо хэмжээгээ багасгах хэрэгтэй юм байна гэдэг дээр бас яг анхаарах хэрэгтэй байх нэ. За ингээд та нартай эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье, баярлалаа.